бас их барилдаанч юм өрмөц техниктэй бүх шүү дээ. Тийм тэгээд Озаки Какурио. За хайж ухаан бослоод заас гэдэг. Яа, яста заа явахгүй шүү дээ. Тэгээ Какурио ан их юу вэ? Хөдөлгөөн хурд байхгүй болчихсон. Сул болчлаа. Өчигдрөөс эхлээд ч юм уу нэг иймэрхүү болчлоо да. Эхний хэдэн өдөр их гайгүй байсан юмсан. Тэгээ сайн босч байгаа юм тэр бол их удаан бослоо шүү дээ. Хөшүүн байна. Зүгээр бэлтгэл ямар байгаа юм бол ер нь Озаки цолонд хүрснээс хойш бол за эхний бас нэг ганц хоёр башаад бол яг хуу бас жоохон хэцүү Озаки цолондоо дасахгүй энэ байсан бай гэж хэлж болох талтай бол сүүл рүүгээ нэг бас нэгээд яхаар тийм ээ. Шил амархан төлөвчлээ шүү дээ. За сая майно үми бас хэлж шүү. Сэтгэл санааны хувьд бас ямар байгаа юм бол нэг л унжгал байштай гэж их л хөшүүн байна. За ингээд Тойоно Шимагийн хувьд 5-2 унаатай маргааш хармаа хөөж явахаас унаатай. За Какурио Анандын хувьд унснаар 4-3 унаатай болж маргааш Тошино Шинтэй барилдах нэ. За ингээд одоо бол орсон юм. Тий одоо гадаадын бөхчүүд өдийн хувьд бол бас энэ бол ховор тохиолдол. Хожуу орсон гэж хэлж болно тийм ээ. Ихэнх гадаадын бөхчүүд бол за тасаад өрөөд бол урдууraa гүйлгээд татаад цаг болоог байхад тэглэж шууд босчлоо шүү дээ. Ингээ хоёр бүх босвол одоо энийг зөвшөөрнө. Зөвшөөрнө тий зэрэг босвол. Тий. Тогтомхоо босоод ирсэн. За энэ бол бас ойр харагдаагүй. Тий камер одоо оператор ч гэсэн бүбэнгүүст баг тий харуулж үзэх шүү дээ. Цаг болоог. Ийм тохиолдол бас байдаг. Хоёулаа ер нь босоход бэлэн ингээд би энийг хараад ойлголцох юм бол шууд босдог. Авраг тэгээд ямар ч үедл бэлэн байна гэдгийг харуулж шууд л атгаад авч байна. За Тогтенкугийн хувьд бол бас ингэж төрүүлж босож бас нэг жоохон аврагыг тиймээс тэнцвэр сэтгэл зүйн хувьд сэтгэлийн хөдөлгөж барилдаа гэсэн байж Монгол болох юм. За авраг Тогтенку хоёрд бол бас баярлаа. Бас энэ сонирхолтой юм. Би л сүүлийн үед юм стараагүй өнөөдөр харж байна. Тэгэхээр Тогтенку бол бас хагас байна. Яг босох гад эргэлзээ тийм ээ. 伊之助も一瞬こう合わせるのか止めるのか躊躇しましたね。За сонирхолтой сайхан байна. Сасаа араас нь барьж авахгүй чадсангүй цаашаа. Сая Тогтенку яг аврага босоход нүд анжин бас. Ер нь нэлээд цочирдсан. Өөрөө эргэлдсэн тийм юм бас байсан. Босох уу яах уу гэд. Тэгэхэд авраг босоод ирэхэд ингээд босцсон. За ингээд Якозуна Хакход оожргална байгаа. За ихөөчүүд анх удаага Якозуна Хакход шүү дээ. За ингээд царай төрхөнд харахад бол нэлээд сэтгэл хөдлөж явах шиг байна. Тий, анх удаа хамгийн сүүлд үрдэж байна. Тий, Осака хотынхан Осака нутгийнхан их дэмжиж байна. Тэгээ өөрөө аврагтаа анх удаага таарч байгаа. За барьцсан хүрээгүй шүү. За харж ин сөхөд түрээ дайрсан авраг. За барьцсан. За ингээд сайхан. За тэгээд барьцсандаа хүрээд юм толж мөргөөд ингээд. Барьцаар лаглаа. Манай Тамааши одоо Кёхшохооч гэдэг юм уу те. Энэ манай хөгчүүдийн Якозуна Харма Фужигийн сайн тэр Маваши авчаад яаж зогсож байна те. Тэр гарыг яаж авчиж байна те. Тэр толгой хаана байна те. Энэ арга барилаас л одоо суралцах хэрэгтэй байгаа юм л да. Зүгээр мэдээж бас байгалийн авьяас гэж байна. Тэрэн дээр нь энэ техникээ энэ арга барилаа улам өөрийн болгоно тийм ээ. Ийм юмнууд бол байна. Гэхдээ бол эндээс бол суралцах хэрэгтэй байна шүү.
За ингээд Yokozuna Harama Fuji давж одоо 5 дахь даваагаа авлаа 5 даваатай. За Ikoi-гийн хувьд унснаар одоо 2 даваа 5 оноотой болж байна. Тэгээ Yokozuna Harama Fuji-гийн хувьд нэг унчихсан байгаа шүү дээ. Takayas бол тэр унаа бол жоохон харамсалтай. За гэхдээ одоо энэ хоёр унаагаа хамгаалаад одоо дахиж унахгүйгээр ингээд барилдаад байх юм бол сүүлийн хэдэн өдөр бол бас байдал яах нь тийм ээ. Барьц өгсөнгүй шүү тийм ээ. Ikoi бас эхлээд босгохдоо. Юм анх удаага аврахтаа таарч барилдсан гэхэд бол их сайхан тайван харж сандралгүй барилдаж чадсан гэж хэлж болно. Ikoi-гийн хувьд. За эндээс бол одоо маавчны барьцсан түрээ тэр ийм рүү ингээд тулаам өргөөд тэгээ ингээд аршаа тойрохт нь дагаад өөдөөс нь алхахаар алхаад ингээд ишигдэл алдуулаад өөдөөс нь арсан суулгачиж байна. 左で上手をもっと簡単に取れると思ったんですね。これが取れないものですから焦って張るわけですよね。 За өнөөдөр бол барилдаан жоохон эрт дуусч байна. 5 минутын өмнө дуусах цагаас. Энэ бол одоо яхахгүй Yokozuna Hakuho Тэр цагаас өмнө босч одоо. тэгээ хоёр бүх өнөөдөр барилдаагүй шүү дээ. Тий. Тэгээ барилдгүй өрсөлдөгчөнд даваа авсан. За энэ бүх шалтгаануудаас болоод өнөөдөр цагаас бол нэлээд эрт дуусж байна. Тэгээ сая Yokozuna Harama Fuji-гийн талаар Mainami бас хэлжээ. Ингээд нэг алгадаад ингээд зүүн гараар Mawashi авах гэж байгаа. Тэрийг авч чадахгүй болохоор дахиад 2-3 ингээд алгадаж байна гэж. Тэгэхээр энэ бол бас нэг талдаа өрсөлдөгчөө бас анхаарлыг сарниулж байгаа барьсантай хүрэж байгаа орлого мөн боловч нөгөө талдаа бол бас барилдаан өөрөөр ихсэж болно. Тий одоо нэг хий алгадууд одоо тэнцвэр алдах ч юм уу тийм ээ. Хүч нь бол одоо хоёрдугаар өрсөлдөгч бүхэн бол барьц авчиж болно шүү дээ. Тийм. Тэгээ эвгүй барьц авчиж болно. Тэгэхээр ийм хоёр талтай байдаг иймэрхүү санааг бол бас Mainami ч бас зохиолглаа. За ингээд дээд цэндааны бүхчүүдийн барилдааны. За энэ аваргуудын барилдааныг харуулах юм шиг байна. За ингээд Yokozuna Hakuho Toktinko нарын барилдаан. За баг эхнээс нь ер нь Toktinko босно гэдгээ барилдахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм уу? Авраг зүгээр их төрүүлж шууд очиод бариад авсан шүү дээ. Тэгээд барилдаа өргөжлөө явцсан. За ингээд Yokozuna Harama Fuji Ikoi нарын барилдаан. За тэр 2-3 удаа алгаддаг тийм ээ. Бас түрүү Mainami бас хэлсэн. Жохо эрсдэлтэй юм хийгээд байна удаа гэж ярьж байна л да тийм ээ. Тэгээ Yokozuna Hakuho-гийн барилдааныг ингээ сая хараад тийм ээ одоо цаг болохоос өмнө ингээ бослоо. Тэгээ энэ бол нэгдүгээрт бол бас түрүү бид бас хэлсэн тийм ээ. Бас нэг ийм тохиолдол байдгийг гэдгийг бас сануулсан. Бас ийм сайхан сүүлийн үед харагдаагүй барилдаан боллоо гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт бол бас бусад бүхчүүдэд бас нэг тийм сануулга гэж хэлэх нь цаашаа тийм ээ. Бас ийм тохиолдол байдаг. Хизээд үргэлж анхааралтай байх хэрэгтэй, барилдаанд анхааралтай байх хэрэгтэй. Барилдаж явцад бол янз бүрийн байдлаар бол барилдаан өрнөж болдог гэдгийг бол бас сануулсан юм барилдаан болов гэж би ойлгож байна. За ингээд дээд зиндааны бүхчүүдийн 7 дахь өдрийн барилдааныг бас шууд амжилт өргөлөө. Үнэхээр сонирхолтой барилдаанууд бол өнөөдөр гарлаа. За дээд зиндаанд бол одоо Yokozuna Hakuho сая Toktinko-г давснаар ингээд 7 дахь даваагаа авч одоо ганцаараа дээд зиндааг уналгүй 7 даваатай тэргүүлж байна. За Yokozuna-гийн араас бол одоо нэг унааны зэрэгтэй ганцхан бүх байна. Jokoryu. Одоо Jokoryu бол одоо 6 даваа нэг унаатай. За өнөөдөр бол одоо 5 даваатай 4 бүх байсан боловч одоо Baruto тож Shoho-сан Shotting-роо нямсрын нар бол одоо өвдөг шороодож ингээд бас нэг унаагаа бол хамгаалж чадсангүй. За ингээд 5 даваа 2 унаатай бол одоо нэлээд олон бүх байна. Одоо Yokozuna Harama Fuji тэнилээд бол одоо ингээд 7 бүх одоо. Тий Sekiwake Baruto 2 Ozuki ч 2 унаатай явж Ozuki Kotosho Giku Kakuryu. Тэр учраас энэ Yokozuna Hakuho-гийн хувьд бол одоо ингээд 7 даваатай ингээд ерөнхийдөө төрүүлэх тодорхой боллоо гэж хэлэх яагаачгүй. Тийм болоог байгаа. Тий нэгдүгээрт хоёрдугаарт бол ингээд бүхчүүдийг харж байхад бол энэ нь бол барилдаа ингээд тогтоод ер нь бол нэг тийм алдаа гаргахгүй тийм нэг барилдаа жигдхэн болоо явчлаа. Хэрвээ энэ явцаа баягаар ингээд явах юм бол
магадгүй 11 дахь 2 дахь 3 дахь өдрөөс бол жинхэнэ өрсөлдөөн харагдах байхаа гэж бодож байна. За ингээд эрхэм үзэгч та бүхэндээ Японы мэрэгжлийн сумуухийн дээд зиндааны өвчүүдийн 7 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан хүргэлээ. Ингээд маргааш 8 дахь өдрийн барилдааныг өдрийн 15 цагаас хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй. За баяртай.